За энэ буу барьсан хоёр бол Катлины эрэл сурлуулад байгаа ах дүү Хенри хоёр бөгөөд энэ хоёрын тухай энэ ангийн маань эхлэл талтан гарнаа. Катлины бүлгийнхэн Федерог түлхэн унгасныхаа дараа хамгал цэргүүдийг барьж аваад яргалж хорхыг нь хорин ёстой үйл тамийн нийтлүүлж байна. За тэгээд Федерогийнхэн тусалж байсан ард иргэдийг хүртэл хоригдсан эрүүдийн шүүж байх үеэр Хенри дүүгээ дагуулan нэг барилга руу яваортол хөршийнх нөгөө үйж байна. Овоо хүнс цуглуулсан байсан болохоор хэсэгтээ энд бүгэх ба Хенригийн дүү хан дээр баахан супер баатрууд зуран цагийг өнгөрөөж байсан ч Катлины цэргүүд хотын барилгуудыг нэг нэгээр нэгжин ах トゥ хоёрын барилга руу дөхөх үеэр эндээс явах гэхэд Хенригийн дүү хитрхи яагаад байсан болохоор нүрэнд нь супер баатруудын багийн зурж өгөөд зоригжуулж аваад гарнаа. Ингээ явж итэл гэнэт буудалцах чимээ гарахаар нь хартал манай Жойл Элли хоёр эд алалцж байдаг. Ингээ манай хоёрыг чимээгүй хүн дагаж явсаар ирсэн нь бид хоёр та хоёрыг яахчгүй адилхан золонтой хүмүүс бололтой хамтарцгаая гэж хэлэн хоорондоо танилцсгаа. Хенри энгийн иргэн байсан болохоор буугаарч өлегтэй буудаж чадахгүйгээ хэлэн Жоулийн тусалцааг гунаа. Маргааш нь хотоос яаж гарах талаар ярилцах үеэр Хенри хотын бүх гарцыг хаацсан байгаа. Ганц боломжтой нь газар доогуур хонгил байна гэж санал болгоход Жоул санаа зовн. Тэнд чи өчнөө зомбинууд байгаа юм шүү гэж лавлан асуухад Хенри санаа зовлтгүй. Байвал цөөхөн идэл үлдсэн байх ёстой л гэж авч байна. Ингээд манай дөрөв хотын газар дор хонгил руу буухад нэрэл зомби ятхой амьд амтэнч байхгүй болтой. Халдвар дэгдэхүйээр хүмүүс оргинж байсан болохоор хөөхөн хүүхдийн хэсэг энтер байгуулчих. Хенригийн дүү Элли хоёр хүүхдүүд юм гисэндээ төрч болов муу муухай зүйлийг мартан хоорондоо хөгжилдөн тоглож байгааг хараад Хенри Жойл хоёрч бас тайвшрын хэсэг амарцгаана. Энэ үеэр Хенри Катлин яагаад өөрийг нь алахаар улаарад байгааг тайлбарлаж өгөх ба Хенригийн дүү хүнд өвчтөй ч эмн болтохгүй байсан болохоор аргагүй өрхөнд Федерогийнхэнд Катлины ахыг барьж өгөөд оронд нь дүүгийнхаа эмийг авсан байлаа л дээ. Үүнийг сонсон Жойч нилээн бодлогширж хүн хайртай үнэ хамгаалахын төлөө эцсээ хүртэл зүтгэж байгааг нь харан чи зөв зүйл хийсэн Хенри гэж урмын өгсөгдөг. За ингээд манай хэд үргэлжлүүлэн явсаар гэтэл нэрэл Хенриг хэлснээр хонгилд баг ямар ч зомби таарсангүй. Ингээд хөнгөлөөс гарan хотоос бараг гардгийн даваан дээр гэрит манай хэд рүү буудаад эхэлж шүү. Яг энэ урд байгаа байшингаас дурантай бугаар буудаад байлаа. Энд хүлээвэл удахгүй баригдана гэж бодсон Жойл Элитер 3-ыг эндээ хөдөлгөө хүлээж байгаарай гэж захиад өөрөө гараал гүйчдэг. Ядж хахад энэ буудж байгаа нөхөр нь нэлээд оновч муутай бууддаг тулдаа Жо нэг чархцсангүй байшин руу яваортол нэг гөлис өвгөн байж идэв. Ууранд хүрсэн Жойл тэр дороо өвгнийг нухаж орхисон ч өнөөгч айл хэдийн бусад руугаа радиогоор ярьсан байдаг. Жойлч сандран нөгөө гурвыгаа наашаагүй гэж орилготой зэрэгцсэн Катлин баахан цэргүүдэд дагуулan том машинтай давхиал ирж байна. Жо эхний машины жолоочийг буутахад хажуугийн байшин руу онхолдоод нэг том дэлбэрэлт болоотглоо. Машины ард нуугч байгаа гурав маань хажих замгүй болсон болохоор Хенри өөрийгөө барьж өгөөд дүүг нь амьд үлдээхийг Катлинаас гуйсан ч зөвшөөрсөнгүй. Ингээд Хенриг яг будах гэжэтэл нөгөө дэлбэрэлт гарсан байшингийн газар нь доошогоо цөмрөөд доороос нь хэдэн зуун зомби бие дээрээ давхарлцаар гүүн гарч ирэх аимшигтай дүр зураг харагддаг. За тэгээд Катлины цэргүүдийг жоронгоор нь эргүүлж орхих үеэр Хенри тэр гурав тэндээс зутгах гэж оролдох үед Жоул эргэн тойрных нь зомбинуудыг буудан тусалж байлаа. Энэ үед нүхнээс асар том биетэй маш ховор үзэгддэг Блоутер гэх зомби гарч ирэх ба хүн анх халдар авснаас хойш хэдэн 10 жил өнгөрсөний дараа Блоутер болж ховрдсан байна л да. Блоутерийн арсных нь гадуур асар зузаан мөөгөнцрөн давхар үүссэн болохоор хэр баргийн суманд яахчгүй тэнд байгаа цэргүүдийг хяргаж хайж байна. Энэ үед Элли зомбинуудаас нуугдан машинд ортолоо нэг бяцхан зомби цонхоор нь дамжиж орж ирээд Элли рүү дарих үед машинаас амжиж гарах ба Хенри дүүтэйгээ нэг машины доор амь тэмцэлдэж байхыг хараад туслахаар гүйдэг. Жоулч чадхаараа л Эллигийн эргэн тойрны зомбинуудыг бодож байх ба Элли утгаараа хоёр зомбиг төвгүй хөөс атглаа. Ялтчгүй хазуулсан ч яахчгүй болохоор овоо зөрөгтэй байх шиг байна. Ингээд Хенри тэр гурав эвтэйхэн зүхтааж итэл нөгөө ядаргаатай Катлин чинь манай гурыг бодох жахтаа нөгөө жижигхэн зомбид хазуулан хорвоог орхидог. Ингээд манай дөрөв тэндээс амжилттай зүхтан нилээ явсаар нэг хөнгүү байшинд оройг өнгөрүүлэх болоход Жоул Эллиг ямар том аюулд оруулах шахснаа бодон бодол давтан сууж байх бол Элли Хенригийн дүү хоёр юу ч болоогүй юм шиг комик хүншингаад дуу шуутан аргагүй хөгжилдөж байна. Ингээд орой унтах болоход Хенригийн дүү саяны буудалцаанаар зомбид хазуулсан шархан харуулan би мангас олмооргүй байна. Надад туслаач гэж Элли тэлэхэд Элли өөрийнхөө өмнө хазуулсан шархан харуулад миний цуснд халдварын эсрэг дархлаа байгаа. Чи яахчгүй би чамд туслана гэж хэлээд өөрийнхөө гарыг зүсээд цусаа мань хүүгийн шархан дээр түрхэн санаа зовлтгүй л гэж байна. Хөрхи хүүхэд юм болохоор тэгээд чадхаараа л туслахыг хичээж байсан ч өглөө усахад мань хүү хэдийн зомби болон хувраад Эллиг хазах гэж дайрах үед түжигнэг чимээ сонссон Хенри тэр дороо гүн орж ирээд зомби болж хувирсан дүүгээ хөнөөж орхидог. Ганц хайрлаж хамгаалж байсан дүүгээ өөрийнхөө гараар алсандаа цочирдсан Хенри амьдрах утга учиргүй болсноо ойлгон өөрийгөө ч бас будан хорвоогоос инхүү явна. Ингээд Жоул ах トゥ хоёрын цогцыг булан хүндэтгэл үзүүлэх ба Элли намайг уучлаарай гэсэн бичиг үлдээж хүүд тусалж чадаагүй дээ нэлээд сэтгэл дундуур байдаг.
Ингээд манай хоёр явганаар Томигийн холбоо тасарсан Вьоминг мужи руу алхаж эхлэх ба замдаа цас бороо шороо гээл байгалийн өчнөө үзэгдэлтэй таарсан ч цуцалтгүй урагшилсаар л байлаа. Манай хоёрын хугацаанд би биенийхээ талаар нэлээд сайн мэддэг болж, Жоул хуучны дуу муутай итгэл найдваргүй нэгэн байхаа болж, хамгаалах хүнтэй утга учиртай нэгэн болсон мэт санагдж байлаа. Ингээд 3 сар явган явж Вьоминг мужид юутай ч ирэх ба өвлийн жавар тажигнж эхлэн эргэн тойрон цасаар хүчгдсэн байлаа. Ингээд зэлүүд байгалд алхаж байгаад ашгүй нэг айл орон яваа ортол нэг ахигч хоёр сууж байна. Мань хоёр тэндээ сайхан зэрлэг бугын махаар хийсэн харшил уунга ахигч хоёроор зам заалгуулж аваад баярснаа илэрхийлэн цааш хөдлөнө. Ингээд цаашаа нэлээд явсаар голын ойролцоо ирэх ба энэ хавьд зомби байтугай амьд амтны ч чимээ гарахгүй байсан болохоор нэг уулын бил бараадан галаасаа хонглохоор болдог. Эли Карнтисэн хотод байхдаа гадаад ертөнцийн тухай зөвхөн номын сангийн номноос л уншиж байснаа дуртаад удахгүй гэрэл цохнуудтай уулзаад надаас вакцин гаргаж авсны дараа дэлхийн ертөнцөө ямар хуу болох вэ гэд сониучрсан байдалтай байхад Жойл харин дүүтэйгээ хамт олны хөлөөс зайдуу газар таван хушуу мал маллаад амар чимэр амьдрмаар байгаагаа хуваалцдаг. Ингээд унтах болоход Жоул мананд гарan Эли унтахаар басан ч нэг сэртэл Жо унаа мундчихжээ. Харин Эли өөрхөн бууга ойрцсон шүнжэнгөө мананд гарч тэгснэ намайг сэрээгүй яасан байл гэж авч байна. За ингээд манай хоёр өглөөний цагаа уучаад үргэлжлүүлэн явсаар нэг урт гүүрэн дээр ирэхэд Жо агаарт хид буудан зомбинууд байгаа эсхийг шалгасан ч юу ч алгаа. Тэгээд гүүрийг даван явтал маш том усан цахилгаан станц дээр тулж ирдэг. Элийн аврах зүйл юу болохыг асуухад халдвар гарахаас өмнө хүмүүс үүнийг ашиглан цахилгаан гаргаж авдаг байсан юм а гэж хэлэхэд Эли бүр шок. Усан цахилгаан станцыг тойрон явж итэл баахан морьтой хүмүүс буу шагаагаад гараад ирдэг. Энэ олон хүмүүсийг яаж барах вэ? Хэлснээр нь бууга буулгах үед эдгээр нохоогоо суллан манай хоёрыг үнэрлүүлэх ба нохоо халдвартай хүмүүсийг маш сайн ялгаж чаддаг болохоор тэр. Жойл Эли цаанан зовн энэ олон үнийн нь юу ч хийж чадахгүй байгаагаа мэдэрч байтал нохоо ашгүй Элиг халдвартай гэдгийг нь ялгаж чадсангүй. Жоул тэдэнд өөрийнхөө дүүг хайж байгаагаа илтэл тэдний ахлагч бололтой бүсгүй нээх гайхаа харснаа. Манай хоёрыг дагуулад бөөн харуул хамгаалт болсон Джексон гих маш том суурин газар авчирдаг. Энд хүн болгонд урт хурдах ажиллаан хийн хүүхдүүд тоглон амьдрал хэвий өрнөж байгааг харсан Элиж бүр гайхаад явчихна. Энэ үед Жоул өчнөөсөр хайсан дүүгээ олж хараад манай хоёр ашгүй ингэж нэг уулзнаа. Томиг амьд өгснөй ч мэдгүй байсан Жоулын дотор бүр онгоогоо л явчихдаг. Энэ хэдийн галтгоо гэж бүр амар том. Өчнөөсөр хэрээр гэр хийж явсан манай хоёр ойрддэггүй халуун хоол амаа болохгүй л идэж байна. Томи ахта өөрийнхөө эхнэр Марияг танилцуулах ба Мария 7 жилийн өмнө энэ хотод ирэн төгчүүлж өчнөө хүмүүсийг хоолунд хэрэгцээ зүйлсээр хангасаар өдийг хүржээ. Томи ахтайгаа холбоо тасарсан шалтгаан гэвэл эдний хотынхан хамаг радио холбоо барих төхөөрөмжүүдээ унтраасны хүчинд өөр хүмүүс хот руу халдахгүй байгаа гинэ. Энэ хэд ногоогоо тарьдаг хүлэмж, хөрхөн жижигхэн үхэр хоньны ферм, хамгийн чухал нь усан цахилгаан станцыг хэдэн жил оролдосны эцэст эрчим хүчинд холбогдож чадсан ер нь л маш хөдөлмөрч хүмүүс байна. Хоттой танилцчаад Жоул Томитой хоёулахнаа уулзсан. Ах нь энд чамтай амьдрах гэж ирээгүй. Хоёулаа өхнийг гэрэл цохнуудын лабораторид хүргэж өгөх хэрэгтэй байна. Гэж хэлтэл Томи би энд өчнөө утчлаа штэ. Одоо эндээс гарч эрсдэлд ормооргүй байна. Тэглээч эхнэр маань жирэмсэн. Эхнэрийнхээ хажууд байх хэрэгтэй. Гэж хэлэхэд Жоул дүүдээ гомдсон уу яасан. Дугуул гараад явдаг. Барнаас гараад Жоул 20 жилийн өмнө алдсан охинтойгоо маш адилхан хүүхэд хараад хамаг дурсамжин сэдрэн амьсгаана дээр дор орон давхцаад эхэлнэ. Манай хүү ер нь л нас ахих тусам зүрх нь үе өвддөг болоод байгаа юм байна л да. Энэ үед Манели ярин халуун шүршүрт орчоод шинэ хувцамсан их л 5 тухтай сайхан байх ба хотын кино театрт орж үзээд өөрийнх нь үеийн хүүхдүүд битүү байгааг харан ёстол соёлын шоконд орж байна уу Эли маань. Тэр оройноо ахыгаа гомдоосон Томи дахин ирж уулзаад ярилцах үеэр Жоул Элиг халдварын эсрэг дархлаатай учраас гэрэл цохнуудын бааз дээр авиачин вакцин гаргах ёстой хэлтэл Томи үнийг сонсоод бүр шок. Би нас нилийн явжээ. Сая ирэх замдаа Элиг зөндөө аюулд орууллаа. Харин чи залуу байна. Бас энд хаваач сайн мэдэх болохоор Элиг гэрэл цохнуудад хүргэж өг. Гэж гуйхад Томи энэ удаад ахыхаа үгэнд орохоор болдог. Ингээд байшиндаа буцаа ортол Эли бүр бөөн уралцсан сууж байна. Жоул Томи хоёрын яриаг санаандгүй сонсоод Жойл өөрийг нь хайж явах гээд байна. Гэж гомдон хүн болгон яхлаараа дандаа намайг хайж явд юм бэ. Таач муу адил гэж уурлаад сaldгүй. Ингээд Жоул өөрийнхөө өрөөнд орон 20 жилийн өмнө алдсан охиноо бодон гуниглсаар шөнийг мөрөөдөг. Өглөө нь Томи Элиг аваад явах гэтэл Жоул айл хэдийн морийг нь бэлтцэн өөрөө Элиг авч явахаар шийдснээ хэлдэг. Эли наана уурсан царайтай байгаа ч дотроо хөөрхөн баярлаастай. Ингээд Томигоор гэрэл цохнуудын баазыг заалгаж аваад аян замдаа гарнаа. Морьтой болсон хоёр маань газарч нэлээд хорон бүр Элид дурантай буугаар яаж буудахыг хүртэл зааж өгч байна. Цаашаагаа нэлээд явсаар гэрэл цохнуудын бааз барилдаг Колорадогийн их сургууль дээр ирэхэд энд нэг л нам гүн байгаад байна шүү. Эли их сургуулийн кампуст анх удаа орж үзэж байгаа болохоор сэтгэл нь догтлцсон. Харин Жойл түүнд их сургуулийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгсөн шигэ. Баазын үдэнд иртэл ямар ч цэрэг хамгаалтынхан байгаагүй нь Жоул нэг л сэжигтэй санагдаад явчихна.
Сургуулийн барилга руу яваа ортол гэрэл цохнууд маань айл хэдийн хамаг тоног төхөөрөмжүүдээ аваад хаанаг тийшээ явсан нь ойлгомжтой байх ба. Дээд талын давхурт чимээ гарахаар нь Сэмэрх яваа ортол нэг сармагчин боснолцсон л явж байна. Энэ өрөөнд байсан газрын зургаас гэрэл цохнууд Солт Лейк хотод байх бааз руугаа нүүснийг олж мэднэ. Гэтэл барилгын гадаа төмөр цөхөр барьсан нөхдүүд явж байгааг хараад манай хоёр чимээ гаргалгүй Сэмэрхэн гараад яг мориндоо мордгийн даваан дээр нэг нөхөр жойлууд арихад манай хүн зөрүүлээд хоолойг нь боон хөнөөж чадсан ч гидсэндээ утгалуулсан байлаа. Бусад дээрэмчид маань манай хоёрыг харан дайрахтаа зэрэгцээд мориндоо арайгаж мордоод тэндээс өтөр түргэн зүхтдаг. Саяны гаруудаас амжилттай зүхтаж чадсан ч Жоул нилээн гүн хутгалуулсан болохоор цус алдаад удалгүй мориноосоо унан ухаан алдаад өгнө. Ганц хамгаалж байсан хүн нь шархацсныг хараад Эли паниктан яг яахаа мэдгүй уйлан суусаар л Эли Жойлыг чирсээр угаад ойрхон байсан модон байшинд оруулаад цусын тогтоох гээл үзээлэн. Ашгүй Жойл удалгүйс ирсэн ч Элид хандан намайг хаяад буцаад Томи дээр оч. Энд дэвэл аюултай. Алив хурдан яв гэж түлхэхэд Эли юу ч дуурсангүй хаалгаар гараад явлаа. Ингээд бүгдээрээ Эли хамгийн анх яаж хазуулж дархлаатай гэдгээ олж мэдсэн тухай түүхийг сонсноо. Эли карантинлэгдсэн бүсэд байхдаа Федрагийн ахлах сургуульд цэрэг болох бэлтгэлээ игээд гүйжитэл нэг охин өөрөө эхэлж идэж гинөө. Өөрөөс нь хамаагүй том биетэй байсан ч шазруун зантай Эли маань шуудал нүүрлүүн цохиол авна. Ингээд зодон исэн эргээр сургуулийн захирал дуудажуулзаад Элигийн зодсон охин нүүрэндээ 15 ойдол тавиулсан тухай хэлхва. Манай хүн жижигхэн биетэй ч бэлчээр томтой нөхөр юм аа. Чи энэ сар 3 дахь зодоонуудаа хийж штэ. Чамайг шийтгэхээс залхаж байна гэж хэлээд хурааж авсан хөгжмийн буцааж өгөөд чи энэ янзаараа байгаад байвал хамгийн доод зиндааны л цэрэг болно. Эсвэл энтхийн цэвэрлэгч болно. Харин дүрм журмаа сайн мөрдвөл мундаг ахлагч болж чадсан шүү. Чамд тийм потенциал байгаа. Өөрөө л мэдэрэ. Гээл гаргалаа. Манай хүн ч оройжонгоо энэ талаар бодон сургуулийнхаа дүрм журмыг уншичаад унтах гэж үжитэл цонхон дууран нэг хүн ороод ирэхээр нь хутгаа далаагаа дайртал Элигийн сайн найз Райли байт юм да. Райли сургуулаа яад нэг сар гаруй алга болж байгаад ирснээ нэг өгөөд Эли бүр гайхацсан. Чи чинь сарын хугацаанд хаагуур яваад ирж байгаа гэж асуухад Райли гэрэл цохнуудын бүлгэм дэлснээ хэлэхэд Эли бүр чихэндээ ч итгэсэнгүй. Угаасаа эдний сургуульд гэрэл цохнууд бол үзээрийн муухай дайснууд гэж заадаг болохоор аргагүй л дээ. Райли хотоос гарах нэг нууц гарц олсноо хэлээд Элид нэг гоё мүзүүлээ. Гээл аваад гарлаа. Ингээд нэг байшингаар дамжин явах ба. Чи яг хаашаа яваад байгаа юм бэ гэж Элиг асуухад очиж байгаад хараа л гэдэг. Гэтэл энэ байшинд битүү үгсэн хүмүүсийн цогц байсан ч Эли огтхон ч айсангүй. Харин хажууд нь байсан шилтэй вискиг аваад гарах ба. Хоёр зүггүй нөхөр насан туршгүй байж ганц татаал авлаа. Райли Элид бүр гарбуутаа олсноо харуулад сарын өмнө гэрэл цохнуудын удирдагч Марлинтай анх таарсан ба тэрвээс Марлиныг даган гэрэл цохнуудад илсэн тухайга найзтай хэлдэг. Ингээд манай хоёр барилгуудын дээврээр дамжингүйсээр удалгүй нэг том ихтэлгүүрийн өмнө нэрнэ. Федра ийшээ орж болохгүй гэж хатуу анхааруулсан штэ. Гэж Элиг хэлэхэд Федраг хараалаа. Чи надад итгэлтэй. Гээд дэлгүүр рүү яваал орлоо. Чи тэр хаалгаар гараад үжи. Гоё мүзүүлээ. Гэж хэлэхээр Нели харанхуй коридороор гараал явлаа. Гэтэл гэнэт дэлгүүрийн гэрэл асан хэдий хуучир цүүцэн ч гэсэн энэ тентгүү гэрэлтэн их л сайхан харагдаж байна. Эли бүр сэтгэл нь хөдөлсөн. Ийм гоё юм амьдралдаа харж байсангүй. Гэхдээ Райли дахиад бүр гоё юм байгаа. Гээд үргэлжлүүлэн явхаа их дэлгүүрийн уусдаг шатыг анхудаа харж буй Эли. Дээр нь тоглоод хэрэндээ л хөвгөлтэй байна. Ингээд цааш үргэлжлүүлэн явжгаад нүдэн айн гэхээр нүдэн айн нэтэл урд нь гэрэл цацарсан морин төрүүлэг байж идэг байгаа. Бөөн баяр болсон Эли тэр хоёр дээр нь сун нөгөө вискинээсээ дахиад ганц татан цагийг их л сайхан өнгөрөөж гинөө. Энэ өдөр Райли Элид хандан чи намайг дагаад явахгүй мүү? Энэ хотод байгаад байвал Федрагийн цэрэг болгоод байнга хэцүү ажил хийж хоёр идэхгүй хоосон онохгүй л амьдрын штэ. Харин гэрэл цохнууд бол Федрагийнхныг түлхүүн унгааж хүмүүст эрх чөлөө хүнлэг нийгэм байгуулж өгнө гэж хэлсэн ч Эли бодлоо өөрчилсөнгүй. Би Федрагийн ахмад болж чаднаа. Тэгэл бүх зүйлийг өөрчилчихнэ гэж авч гин. Ингээд манай хоёр тэнд байх хуучны автомат машинд зураг авахулахад хэдийн өнгө мутаач зургийг хэвлэл гаргаад өгч гин. Үргэлжлүүлэн тэнд байсан автомат машинууд дээр ядархаач мэдгүй тоглох ба насаараа ханны цаана амьдарсан Элигийн хувьд энэ бүхэн зүгээр л цоошин ертөнц байлаа. Гэтэл дэлгүүрийн зойронд байсан зомби манай хоёрын чимээг сонсчдаг. За үзүүлэх дахиад нэгэн байна. Гэтэл Эли би одоо арахгүй бол өглөөний бэлтгэлээ таслах гээд байна гэж хэлэхэд Райли удахгүй өөх бэлэг байна. Гээд дэлгүүрийн галтгооны өрөөлөө дагуулan орох ба сүүлийн тоногийн турш Райли энэ өрөөнд байршиж их дэлгүүрийг хянж байгаа гинэ. Ингээд Райли хошин шогийн ном бэлэг болгон өгөх ба Жойлд яриад байдаг хошигнолуудаа эндээс сурсан байгаа байхгүй юу? Гэтэл өрөөнд баахан тесрэг бөмбөг байгааг харсан Эли гэрэл цохнууд хүнлэг нийгэм байгуулах гэж байгаа гэлөө. Тэгвэл энэ юу юм гэж уурлаад гараад явах ба Райли Элиг зогсон. Би маргааш өглөө Атлантад байх гэрэл цохнуудын бааз руу явах гэж байгаа гэж хэлэхэд Элигийн царай хувьсгийж чи ингээд намайг хаяад явж байгаа юм уу те гэж уурлаад хэлхийн сонсохгүй хаалга саваал гараад явдаг. Тэгтээ удалгүй Райлид хэлсэн үгэндээ гимсэн Эли буцаан очоод саяны үгэндээ уучлалт гунаа.
Райли багада эцэг эхээ алдсан бөгөөд хэдий гэрэл цохнуудад нэгдээд удаагүй ч тэд гэр бүл шиг нь санагддаг тухай хэлэхэд Элиенуудад зөвөр ойлгон Райли дамжилт хүсэн үдэж өгөх ба сүүлчийн уулзалтаас өмнө манай хоёр нөгөө вискигээ нилээн ууж аваад зад бүжгэлжээтэл нэг салгасан зомбиг гүүгээд ороод ирнэ. Райли гарбуугаараа буудсан ч тархинд нь он чадаагүй болохоор манай хоёр л үсэрч аваад нилээн л ноцолдлоо. Эли кармасаа утгаа гаргаад зомбигийн тархин зоосноор хөнөөж чадсан ч манай хоёр хоёулаа л аль хэдийн хазуулсан байна. Хазуусандаа цочирдсан Эли бөөн ууралж тэр хавийн хамаг юмыг нурааж тарааж яхад Райли хөв тавилантайгаа эвлэрэн чимээгүйхэн уйлж байдаг. Зомби болж ирснээс амин урсан дээр гэж ярилцсан ч өөрсдийгөө хороох зориг байгаагүй тул гараагараасаа хөтөлсөн хөв тавиландаа өөрсдийгөө даатах үлдээхэр шийднэ. Ингээд дүрсэлэгдэн орчин цагт ирэх ба Жоулиг хаяад явах гэж байсан Эли өмнө нь хайртай хүнээ аварч чадаагүй ч гэсэн энэ удаад аврах боломжтой учраас байшин руу буцан ороод галтхоог нь өнгөчөж байгаад зүү утас олон Жоулийн хэлснээс нь зөрж шарахыг нь оёод эхэлдэг. За ингээд энэ хүрээд Last of Us Part 2 маань дуусч байна. Таад маань Part 3 эсвэл Season 2-ын сонсмоор байвал комментоор доор үлдээгээрэй. За дараагийн бичлэгээрээ уулзтлаа баяртай.